баг дамжид хөх талаас Монголын Жүлээ Академийн 1-р баг. За багийн төрөлд мөн хувийн ангилал шигэ бага нас болон дунд насны зарим жингүүдэд болт өчиг мөхний холбоор байхгүй. Хөх талаас гарч ирсэн Монголын Жүлээ Академийн багийн тамирчин өсвөрийн Монгол Улсын аврах шалгаруулалт За дараа нь Гүрүү дожооны багийн тамирчид цагаан талаас хаан хүнсийн бэкс 2 дугаар багийн тамирчид хөх талаас.
Нандин өвчрөл өрсөлдөж чааж багийн ялалтыг үсэн шүүгч халдан бандын сайн сөрөг. Монголын чудаг тэмийн багийн тамирчин Тэмүүжин өрсөлдөх шаяллаа. Багийн дэвшин дурж байна. Багийн барилдаан 4-1 харьцаатайгаар хөгтөлөөс гарч үргэлжсэн Монголын чудаг тэмийн 1-р багийн баг тамирчид ялалт байгуулж хаг шигшээд шалгарлаа. Цагаан талаас Монголын чудаг тэмийн 1-р баг. Хөх талаас Гүрүү доошооны 1-р баг. 50 кг-ийн хэмжээнд цагаан талаас Монголын чудаг тэмийн багийн тамирчин Хөнх Хөргөл.
гарч үргэлжсэн Монголын Жүд Академийн 1-р багийн тамирчин Мөнх Хоргил өрсөлдөгч байж багийн ялалтыг нэгтгэх болголоо. 44 кг-ийн жин цагаан талаас Монголын Жүд Академийн багийн тамирчин Амирлан хөх талаас гүрэн дожооны инх хүчин. Цагаан талаас гарч үргэлжсэн Монголын Жүд Академийн багийн тамирчин Батчаарлын Амирлан өрсөлдөгч яаж хоёр багийн барилдааны ах шиг шавардаг цагаан талаас гарч үргэлжсэн Монголын Жүд Академийн 1-р баг дөрвөн харьцаалтайгаар өрсөлдөгч байгаа яаж алтан медалийн хоорондоо шалгарлаа. За энэ дүрээд
Хөх талаас гарч өрөлдсөн Монголын жүд академийн 1-р багийн тамирчин Сэлмүү Монголын жүд академийн багийн тамирчин мөнх оргил өрсөлдөгч байлж
Хөх талаас гарч үргэлжсэн Монголын Жүд Академийн багийн тамирчин өсвөрийн Монгол улсын аврагчлал болох тэмцээний хүрэл медальт баасан нор өрсөлдөгч ялж багийн ялалтыг 3-ыг болгож байна. Шийдвэрлэгт 4 төхөөрөлдөө. Монголын аврагын хөсвөрийн ариун дунгал өрсөлдөгч ялж багийн Хөгтөлөөс гарч үргэлжсэн Монголын Жүд Академийн 1-р баг өрсөлдөгч багаа ялж 2 баг хоорондоо алтан медалийн төлөө таарч алтан мөнгөн медалийн болц тангалаа.